Маркет нь ритейлеруудыг ялах гэж биш, харин ликвидити олох гэж хөдөлдөг. Auction market theory товчхон. Энэ нь зах зээлийг дуудлага худалдаа гэж үздэг онол юм. Гол зорилго нь fair value хайх буюу үн цэний бүс тодорхойлох. Үнэн дээр зүгээр нэг candlestick бол биш, buyers болон sellers хоёр талын тасралтгүй тохиролцоо явагддаг процесс юм. Хаана ихэнх оролцогчид зөвшөөрөлт хүрнэ, тэр зэгтэр volume төвлөрөх буюу баланс үүсдэг. Тухайн хэсэгт fair value буюу үн цэний бүс тодорхойлогдсон байгааг илтгэнэ. Хэрвээ аль нэг тал нь тухайн үн цэний бүсийг хэтэрхий үнэтэй эсвэл хэтэрхий хямд байна гэж үзэх юм бол дараагийн шинэ үнийн бүс тодорхойлох буюу имбалансын хөдөлгөөн үүснэ гэсэн үг. Тэгэхээр auction market theory бол ханш хаашаа явах вэ гэдгийг таах биш, маркет яг одоо ямар процесс дотор явж байна вэ гэдгийг ойлгох нь чухал юм.